Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд инстранд хийдэг гоё загастай хоолыг гэртээ хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За юуны өмнө загсаа гисгээгээд ийм арт гэх мэтлэн тийм газар зардаг ийм урт цагаан загас байгаа. За үнийг маш сайн гисгээгээд шингийн нөтийн хэсгийг альчуураар арчаад авчна. За тэгээд хоёр талд нь жигд давс перц баг зэрэг цацаад. За тэгээд сайн явуудтай ичнэ. Саримсаа бяцлаад нэгэн жигд ичээд уудлага хийгээд за энэ шиг оливын тосоо хийчихнэ. За тэгээд энэ улаан чинжиг гашуун халуун ногоотой чинжүү хатаас нэг нь өрийн нийцүүл нэлээд халуун ногоотой болчихдог учраас өрийн бол хийгээгүй. За тэгээд ус буцалгаж байгаад нэг дунд гал дээр хит чанга буцлахгүйгээр 20-30 минут дунд гал дээр буулгана. За тэр хооронд нь ногоо хачраа сайда бэлдээ явчихна. За саримсаа бяцлаад чинжүүгээ нэг идэхэд амар болгоод ирчихнэ. Тэгээд төмс нэг ингэж 1.5 см квадратаар ирчээд брокколиг ингэж гоё ирчихнэ. За тэгээд жижиг сонг нь дундуур нь хуваагаад за хальстаанд шарчнаа. За руугасан байгаа. За тэгээд оливын тосоо жоохон халаад эхлэхээр нь бицсэн саримсаа хайраад за тэгээд баг зэрэг шаргал тэгээд үнэртэй тэглэхээр нь сонг нь төмс нүдэ бүгдийг хийчихнэ. За тэгээд саримсаа нөгөө тийш нь эргүүлээд сайн шарж байгаа жоон түлхэх гээд ихтрлэх юм бол хайрлан тагнаас гаргаад авчна. Тэгээд жинжүү брокколи хийгээд давс перц цацаад за тэгээд жоохон уржгаад тагийн таглаад нэг 5-10 минут дунд гал дээр сайхан ууранд нь болгоо явчихна. За тэгээд өн дээрээсээ цэцгийн тос хийгээд за сүлд нь арх юм уу цагаан вино хийгээд сайдар бослохнаа. За тэгээд нөгөө загас маань бол нэг 10 минут хугацаа утсан байна. Ийм болж байна. За тэгээд хайрсан саримсаа буцаагаад хийчихнэ. За энийг сайтар хуураад за ингээд соустай саяны архин ингээд соус болгохын тулд цэцгийн тос хийгээд жоохон хуурж байгаа. Тэгээд энэ загсаа ингэж барьж үзээд нэлээд сайхан бие ороод эхлэх юм бол дундаа болсон гэсэн үг. Тэгээд хитрхи усаа буцалгаж болохгүй тэгэх юм бол ингээд загас нь хитрхи чанга ингээд буцалгавал хэвдэрчин. Тэгээд энэ ингээд өмнөх бичлэг дээрсэн төмсний гарет гэдэг хоолыг энд оруулсан. Тэгээд өмнөх бичлэг дээр хэрхэн хийхийг хараарай. Тэгээд загсаа ингээд голоор нь ингэж хуруугаараа ингэж янгот өгдгөр байгаа. За тэгээд төмсний гаретаа хийгээд сайн ирчээд тэгээд хайрлын тавганд авцаагаа тэгээд жоо халаад өрчнө. Лимон ингээд нэг 3 хуваачна. За тэгээд тоглоо явчих. За загсаад ингэж тавиад дээрээс нь гарет цусан гаретаа тавиад тэгээд хуурсан ногоогоо хайрлаад авчна. Тэгээд загсаа болгосон энэ тосоо оливын тосоо хайрлын тавганд тэгээд баг зэрэг соёй соус тэгээд баг зэрэг бальсамик соус цэцгийн тос игээд нэлээд сайдар буцалгаад ийм гоё соус гаргаж авна. Тэгээд энэ загсан дээр соосоо тавьлаа авчнаа. Ингээд маш гоё хоол маань бэлэн боллоо. За амтлаад үзье. За загсаа амтлаад үзье. За нэлээд дотор нь нэлээд
гоё зөөлөн гадна талтай гоё биетэй соустойгоо үнэхээр гоё зөгцөж байна. Каритын төмсний кари гэсэн маш гоё амттай учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.